Нийтийн эрх ашигыг хамгаалах асуудал дээр таны бүлгийн даргын шийдвэр жишээ нь танд таалагдахгүй байвал яах вэ? Тэн дээр та одоо ингээд сөрөөд идэг, сөрж ажиллаад идэг. Хүний эрхийн мэдрэмжтэй ажилласныхаа төлөө та энэ намаас улс төрийн дэмжлэг авахгүй нэг шудраг бус биш үү? Энэ шийдвэр хүний эрхийг зөрчих гээд байгаа юм бол бид нар ийм шийдвэр гаргах уу? Энэ бол тийм айхтар пупа одоо эрхэнд хандлаа гэсэн асуудал огт биш. Энэ Монгол Ардын намын бүлэг гишүүдээ нэг оноожуулах асуудал ярьсан шүү дээ. За тэр журам тань дээр боловсруулагдаж байгаа гэсэн. Тэр ер нь юу болсон юм болоо? Нэг хөвлөөр шуугаад өнгөрсөн. Энэ юу болсон бол ер нь би яг энэ үндсэн хуулинд бол одоо засгийн эрх мэдэл бүх ард түмний арт байна тий. За ард түмийн энэ эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдлэнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний төлөөлөл бол одоо сонгосон энэ улсын хурлын гишүүд гэтэл одоо бидний дуу хоолойг энд хүргэх ёстой хүмүүсийн дуу хоолойг боогоод байгаа журмыг та хоёрынтаа өөр дээрээ ингээд боловсруулж байгаа би гайхаад байна л да. Энэ өөрөө хүний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй итгэл үнэмшилтэй байхын эрхэнд та халдсан юм журмуудыг удаа дараа боловсруулад байгаа юм шүү. За нэгдүгээрх нь болохоор одоо манай бүлгийн оноожуулалтын журмыг би боловсруулад байгаа. Хувь ариун заяа боловсруулад байгаа асуудал биш. Хамтын шийдвэр гаргаж байгаа бол яагаад хамтын шийдвэрийг хүндлэх ёстой юм бэ гэдэг ийм асуудал тухайн одоо бас оноожуулалтын системд нэг хэсэг нь байна. За ерөнхийн үндсэн агуулга нь өөрөө юу юм бэ гэхлээр гишүүдийн итвэх санаачлаг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс за хуралдаа та цагтаа орж ийн, хурлаа тасалж байна. Бүлгийн хурлыг яриад байгаа шүү дээ. Бусад одоо улсын хурлын үйл ажиллагааг манай бүлэг дээр бол ярихгүй. Энэ бол одоо бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой эргээд тухайн одоо орж ирж байгаа асуудлууд дээр жишээлбэл одоо улс төрийн дэмжлэг үзүүлэх үгүй юу гэдэг одоо ийм үнэлгээ гарна гэж байгаа шүү дээ. Тэр одоо улс төрийн дэмжлэг нь өөрөө юу юм бэ гэхээр тухайн одоо орж ирж байгаа чуулганаар орж ирж байгаа асуудал дээр бүлгийг төлөөлж одоо үг хэлэх, асуулт асуух гишүүдийн нэрс гардаг. Тухайн одоо асуудал дээр тавигдж байгаа минутанд багтаагаад. Тэгэхээр зарим одоо асуудал дээр маш товч буюу одоо 8 гишүүн асуулт асуух гэдэг юм уу, 11 гишүүн асуулт асуух юм уу, одоо тухайн бүлэгт оногдож байгаа цаг минутанд нийцүүлж гишүүдийн одоо нэрсийг бол бүлгийн дарга улсын их хурлын тамгын газар тухайн чуулган бүрийн одоо өмнө хөргүүлдэг баг. Тэгэхээр 68 гишүүнтэй бүлэг альва одоо энэ асуудал дээр асуулт асуух эрхийг одоо хинд өгөх вэ гэдэг нь өөрөө бас үнэлгээний системээр за энэ хүн хариуцлагатай юм уу? Энэ хүн өөрөө асуудлаа мэдж байгаа юм уу? Энэ хүн бүлэг дээр одоо орж ирээд энэ хамтын шийдвэрийг гаргасан юм уу? Бүхий л талын мэдээллүүдийг авсан юм уу? Яг бүлгийн байр суурь одоо илэрхийлнэ гэдэг нь одоо яг мөн үү үгүй юу гэдэг дээрээ суурлаад энэ үнэлгээ хийх юм дотоод л юм хариуцлагын арга хэмжээ. Нийтийн эрх ашигыг хамгаалах асуудал дээр таны бүлгийн даргын шийдвэр жишээ нь танд таалагдахгүй байвал яах вэ? Тэн дээр та одоо ингээд сөрөөд идэг, сөрж ажиллаад идэг. Хүний эрхийн мэдрэмжтэй ажилласныхаа төлөө та энэ намаас улс төрийн дэмжлэг авахгүй нэг шудраг бус биш үү? Энэ шийдвэр хүний эрхийг зөрчих гээд байгаа юм бол бид нар ийм шийдвэр гаргах уу? Хүний эрхийн одоо хүний эрхийг зөрчих гээд шүү. Одоо хүний эрхийг зөрчих гээд шүү гэдэг мэтгэлцээнээ бид нар хийж байгаа. Тал бүрийн мэдээллийг сонсож байгаа. Оруулж ирж байгаа тухайн асуудлын экспертүүдийг сонсож байгаа. Тал бүрийн санал бодлыг сонсож мэтгэлцэж сая хамтын шийдвэр гаргадаг. Тэгэхээр бие даагчийн асуудал огт биш шүү дээ, тий? Энэ бол улс төрийн зүгээр л нэг соёлын асуудал буюу хамтын шийдвэр гаргаж байгаа институт мөн бол тэр хамтын шийдвэр гаргахад нэгдүгээрт гар бие оролцох ёстой. Хоёрдугаар хамтын шийдвэр гаргаж байгаа бол түүнийхээ талд зохистой байх ёстой зүгээр л улс төрийн соёл. Тэгэхээр энэ бол Монгол улсад хийгээд байгаа, Монгол ардын нам хийгээд байгаа асуудал огт биш. Энийг бол зүгээр жирийн одоо улс төрийн одоо судлаачид гэдэг юм уу, оюутан одоо хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Бид нар бусад улс орны парламентуудыг бүр авч үзэх ёстой. За энэ дээр бол жишээлбэл одоо Японых байна, Германых байна. Германых нь бол одоо бүлгийнхаа шийдвэрээсээ бүр одоо зөрчиж байгаа хүмүүст цалингийн одоо шийтгэл оногдуулах, цалингийн хасах арга хэмжээ авч байна. За тухайн бүлгийн хуралдаануудаас одоо төр төтгөлзүүлэх, гарах одоо хасах юм шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ бол өөрөө бас олон улсын одоо юм нэршилтэй буюу тухайн юуны шиф гэдэг үлээ. Бүр тухайж одоо хариуцсан бүлгийнхаа одоо энэ улс төрийн бодлогыг дагж ийн үгүй юу гэдгийг хяндаг хүмүүсийг хүртэл одоо энэ томилж өгч идэг ийм одоо онцлогтой байгаа. Тэгэхээр энэ бол тийм айхтар пупа одоо эрхэнд хандлаа гэсэн асуудал огт биш. Альва одоо улс төрийн нам байгаа юм бол альва одоо парламентэд үйл ажиллагаа буюу бүлгээ байгуулах хэмжээндээ одоо ямарч гэсэн улс төрийн эрхээ авсан байгаа бол энэ бүлгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүлгүүд улс төрийн намын одоо улс төрийн шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ одоо улс төрийн шийдвэрүүдээ ч гэсэн цөөхөн
олон асуудлууд дээр гаргадаг буюу бүхий л асуудал дээр бол нэг хайхтар одоо юу гэдэг юм. За энэ асуудал дээр манай бүлэг ингэнэ гэдэг ийм томоохон шийдвэрүүдийг байнга тогтмол гаргаад идэггүй тийм. Тэгэхээр яг энэ гаргаж байгаа томоохон улс төрийн стратегийн ач холбогдолтой томоохон асуудлууд дээр намын мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлал, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэтчлэн орж ирж байгаа төсөлтэй холбоотой тал бүрийн мэтгэлцээн дээр суурлаад за бид бол энэ одоо социал демократ үзэл баримтлал дээр суурлаад ийм шийдвэр гаргах юм байна. Бид энийг дэмжиж байна, эсвэл дэмжихгүй байна гэдэг хамтын шийдвэр л гаргаж байгаа. Одоо тэгээд энэ журмаа танах хизээ батал яах юм? Одоогор бол бид нар ямар ч байсан гишүүдээсээ саналыг аваад нэгтгээд явж байгаа. Тэгээд одоо танахаа одоо эн чинь бид нар баталсан дотоод журмынхаа хүрээнд л явагдаж байгаа асуудал шүү дээ тийм. Сая бол бүлгийн одоо журмыг ярьлаа тий. Хоёр дахь нь болохоор миний яг ахалж одоо албан ёсоор улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой ямар журмыг ахлаж одоо гаргасан бэ гэхлээр улсын их хурлын тухай хууль болон засгийн газрын тухай хуулийн дээр байгаа засгийн газрын гишүүд улсын их хурлын нэгдсэн чуулганд хэрхэн яаж оролцох вэ гэдэг ийм одоо журмыг бол одоо ёс зүйн байнгын хороо боловсруулж батлах ийм одоо чигүүрэг нь хуулийн дээр байна. Энэ бол мэрэгжлийн одоо яамдууд нь өөрсдийнхөө саналыг гаргаад тухайн төслийг боловсруулж байгаа хүмүүс энэ саналыг авах уу, авахгүй юу гэдгийг нэгдсэн мэтгэлцээн дээр суурлаад эргээд өргөн барих шийдвэр гардаг тийм хуулийн төслийг. За хэрвээ тэр хамтын шийдвэрийг гаргаад улсын их хурлын чуулганд одоо хилэлцүүлэхээр өргөн барьсан байгаа бол аль ч төвшөнд ажлын хэсэг дээрч бай, байнгын хороон дээрч бай, нэгдсэн чуулганы үедч бай, засгийн газар нэг бүтэн нэгдсэн байр суурьтай байна гэдэг ийм одоо асуудал хуульчлагдсан байдаг. Тэгэхээр засгийн газраас орж ирж байгаа альва хууль дээр гишүүн одоо сайд давхар хийж байгаа хүмүүс би одоо гишүүнийхээ хувьд асуулт асуумаар байна. Би гишүүнийхээ хувьд уг энэ асуудлыг дэмжээгүй юмаа гэж ярихгүй. Засгийн газрын тухай хуулинд захирагдана. Буюу тухайн засгийн газраас орж ирж байгаа асуудал дээр асуулт асуухгүй харин үг хэлж болно. За энэ бол ийм юм шүү гэдэг одоо асуултанд хариулах ийм асуудал юм шүү гэдэг одоо тайлбарыг хэлэх энэ эрх нь бол нээлттэй байгаа. Тэгэхээр энэ бол хин нэгний одоо эрхэд халтсан асуудал огт биш, хуулиас давсан журам бол огтос биш ээ гэдгийг бас хэлж байна.